Сайн байцгаана уу? Шинээр би үгийн үзэгчдээ бичлэгээ үзэж байгаа үеийн мэндийг хүргэе. Өнөөдөр та нартай Анси хотод болсон хэргийн талаар ярьж өгнө. Харамсалтай нь хэргийн талаар одоо зураг интернетэд бараг байхгүй байсан. Анси хот нь Альпийн нурууны хойд хэсэгт Отсава мужид орших үзэсгэлэнт хот бөгөөд Auvergne-Rhône-Alpes бүс нутагт харьяалагддаг. Байгалийн үзэсгэлэнт түүхэн өв соёлоороо Францын хамгийн алдартай хотуудын нэгт тооцогддог. Анси хот нь ялангуяа тунгалаг цэнгэг устай. Ансигийн нуур түүнийг хүрээсэн Альпийн уус мусан сувг бүхий хуучин хотын төвөөрөө бол алдартай. Мөн Альпийн Венец гэж нэрлэдэг эдгээр онцлог жуулчдын сонирхлыг ихээр татдаг учраас Францын аялал жуулчлалын чухал бүсүүдийн нэг юм. Ингээд хэрэгтэй орцгоё. Шөнийн гүн харанхуйд нэгэн үл таних этгээд нэг байшинг хайж орчныг ажиглан тэмэж явна. Хэсэг хугацааны дараа тэрээр хайж байсан байшингаа олсон бөгөөд тухайн бүс нутгийн чинээлэг нөлөө бүхий хүний өмчөд хамаарах эдлэн газарт нэвтэрч урдчлан төлөвлөсөн үйлдэлээ хэрэгжүүлэхэд бэлэн болсон байна. Түүний гарт дуу намсагчтай буу байсан бөгөөд энэ нь аллах үйлдэх зорилготой нь тодорхой харагдаж байлаа. Өөрийн 4 цагийн орчимд байшингийн эзэд болох Моник Кавана болон түүний охин Велье Кавана нар гэртээ ирцгээдэг. Үүнээс хэдхэн минутын дараа гэрийн эзэн 59 настай Альфред Кавана мөн гэртээ ирж яг хаалгаа онгойлгох үед нөгөө этгээд төлөвсөн аллахын үйлдэлийг хэрэгжүүлэх гэж байсан ч гинэт Альфредийн охин Велье гарч ирснээр нөхцөл байдал өөрчлөгдөж этгээд сүүлийн мөчөд буудлахын чиглэлээ өөрчлөн буудаад хэргийн газраас яаран зогтсон байна. Ийхүү Альфред тухайн үед амь насанд нь халдах оролдлогоос азар мултарч чадсан байна. Альфред тухайн бүс нутагтаа нэр хүндтэй бизнес эрхлэгч байсан бөгөөд эхнэр Моникийн хамт шөнийн клуб болон ресторан ажилуулдаг бараг 20 жилийн турш тасралтгүй хамтран удирдах ирсэн туршлагатай хүмүүс байв. Тэднийг нутгийн орсон суугчид сайн мэддэг, хүндэлдэг байжээ. 1997 оны 4-р сарын 5-ны өдөр буюу дээрх аллахын оролдлогоос хойш 3-7 хоногийн дараа дахин хэрэг ноцтой хэлбэрээр өрнөдөг. Тухайн үед Альфред шөнийн клубээ хаагаад тэр шөнийн орлогоо аван урдийн адил ямар нэгэн хамгаалалт тусгай арга хэмжээ авалгүйгээр зүгээр л сүлжмэл сагсандаа хийгээд авч явсан байна. Энэ бараг 20 жилийн турш давтагдсан хэвшмэл үйлдэл байсан тул тэрээр ямар ч аюул занал хийлэл мэдрээгүй төсөөлж бодоогүй. Альфред ажилласаа гараад ойролцоогоор 5 минутын дараа Эпагни гэх тосгондох гэртээ ирдэг байсан бөгөөд энэ нь Анси хотоос хэдхэн километрийн зайд орших нам гүм тайван тосгон байв. Урт шөнийн ажлын дараа ядарсан тэрээр аль болох хурдан гэртээ очиж амрахыг хүсэж байлаа. Гэвч өглөөний 6 цаг 4 минутын үед байшинд тайван унтаж байсан Моник болон тэдний охин Вилья нарыг хуун дуу цочин сэрээдэг. Айдас давтсан Моник цаг даруй залгаж манай хашаанд буудлах боллоо. Яаралтай ирнэ үү хэмээн тусламж хүссэн байна. Анси хотын жандармууд хэргийн газарт яаралтай ирсэн боловч аль хэдийн оройтсон байсан. Альфред гэрийнхээ гадаа буудуулж амнасаа алдсан байв. Тэр гарсан газарт ажилласан мөрдөн байцаагчид наривчилсан үзлэг хийдэг. Альфред өөртөө байнга өрлөн сумтай гар буу авч явдаг байсан юм байна. Тэр гар буу болон газар байсан сумны хонгоонуудыг эд мөрийн баримтаар хураан авч шинжилгээнд явуулсан. Альфред гэдсэндээ 1 удаа нуруундаа 2 удаа буудуулсан байдаг. Энэ явдлын дараа түүний эхнэр Моник сэтгэл санааны гүн зочролд орж өө гашууд автан шаналж байсан бөгөөд түүний хувьд Альфредгүйгээр амьдрах нь бараг боломжгүй мэт санагдаж байв. Тэд яаж танилцсан бэ гэхээр 1973 онд Моник 24 настай амьдралд санаа зовох зүйл байхтай залуу бүсгүй байсан бөгөөд түүний гоо үзэсгэлэн өөртөө итгэлтэй төрх нь хүмүүсийн анхаарлыг татдаг байжээ. Тэр үед Анси хотын хамгийн нэр хүндтэй диско баранд нэгэн орой очихдоо өөрөөсөө 10 насаарах тухайн баарны эзэн Альфред Каванатай танилцсан бөгөөд тэр хүн бусдын хэлснээр хөгжилтэй, нийтэж хүмүүсийг инээлгэж чаддаг, бусдын хайр хүндтгэлийн хүлээсэн онцгой нэгэн байв. Тэд удалгүй бие биедээ ухаангүй дурлаж салшгүй холбоотой хос болж танилцсанаас хойш 1 жилийн дараа гэрлэн охин Вильяга төрүүлсэн байна. Моник нөхрийнхөө хамт диско клуб болон рестораны үйл ажиллагаанд оролцож бараг 20 жилийн турш хамтран ажилласан бөгөөд тэднийг Ансигийн шөнийн амьдралын хаад гэж нэрлэх болжээ. Гэсэн хэдий ч нөхрөө алдсны дараах гүн эмгэнэлд автсан Моник зөвхөн өө гашууд автаа зүгээр суухыг хүсээгүй бөгөөд мөрдөн байцаалтад идэвхтэй тусаж нөхрийнхээ алуурчныг заавал олж өгөхийг хүссэн байна. Тэрээр мөрдөн байцаагчдад анхны чиглэл өгч энэ хэрэг нь энгийн халдлага бишээ. Магадгүй шөнийн клубын бизнесийн хүрээнд үүссэн маргаан зохион байгуулалттай өшөө авалт байж болзошгүй. Учир нь ийм төрлийн байгууллагуудын орчинд заримдаа дарамт шахалт үзүүлэн мөнгө нэлэх юм хэрэг гардаг нь
нууц биш. Тийм учраас Альфред ч гэсэн ийм төрлийн дарамтад өртсөн байх магадлалтай. Дээрээс нь манай нөхөр клуб дээр цэгийн гаралтай зарим үйлчлүүлэгчдтэй маргаантай байсан гэж мэдүүлэгтээ дурдсан байна. Иймд мөрдөн байцаагчид хэрэг гарснаас хойш даруй шөнийн амьдралын орчин тэр дундаа асуудал үүсгдэг зөрчил гаргаж байсан байнгын үйлчлүүлэгчдийн хүрээнд шалгалт явуулж эхэлсэн. Гэсэн хэдий ч мөрдөн байцаалтын ажил амаргүй байлаа. Учир нь хэрэг гарахаас хэдхэн хоногийн өмнө клубын техник хэсэгт болсон нэгэн зөрчлийн үйл явдлыг гэрчлэх хүмүүсийг олж тогтоох шаардлагатай болсон бөгөөд тухайн үед клуб хаах төгсөн хүмүүс тарж эхэлсэн байсан тул гэрчүүдийг илрүүлэх, мэдүүлэг авах ажиллагаа маш хүндрэлтэй нөхцөлд явагдаж байв. Тэр орой шөнийн клуб цогтруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн хэд хэдэн үйлчлүүлэгч эмх замбраагүй байдал үүсгэсэн бөгөөд нөхцөл байдлыг намжаахаар Альфред өөрөө оролцож тэднийг тайвшруулахыг оролцсон ч маргаан богино хугацаанд хурцтаж зөрчилдөө бараг хяналтаас гарах хэмжээнд хүрсэн байна. За энэ явдлын дараа анхны с жиг бүхий чиглэл нь цэгийн гаралтай хүмүүсийн бүлэг рүү чиглэсэн бөгөөд тухайн орой UM-д дэгдээсэн этгээдүүдийг мөрдөн байцаагчид илрүүлэн тогтоосон ч удалгүй тэднийг хэрэгт холбогдлогүй болохыг баталжээ. За учир нь Альфред тухайн зөрчлийн дараахан маргаанд оролцсон бүлгийн ахлагчтай биечлэн уулзаж асуудлыг тайван замаар шийдвэрлсэн тогтогдсон бөгөөд мөрдөн шалгалтын явцад эдгээр хүмүүс ийм төрлийн захиалгад аллах үйлдэхгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Ийхүү цэгийн гаралтай хүмүүсийн сэжиглэл бүрэн үгүйсгэгдсэний дараа мөрдөн байцаагчид анхаарлаа клуб болон рестораны ажилтнууд руу хандуулж ажилчдын хоорондын харилцаа зөрчлийг шалгаж эхэлсэн бөгөөд энэ үеэр сонирхол татгууч баримт илэрдэг. Альфредийн амь насыг хөнөөхөөс ойролцоогоор 15 хоногийн өмнө клубын DJ хийдэг ажилтан Саша гэнэт тодорхойгүй нөхцөл байдлаар ажилласаа гарсан байна. Түүний гарсан шалтгаан тодорхойгүй, мөн тухайн үед ямар нэгэн зөрчил үүссэн эсэх нь тодорхойгүй байсан тул түүнийг өш хонцонгийн сэтлэр гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж үзсэн. За удалгүй Сашагийн энд очиж түүний орон байранд нэгжлэг хийн хувцас болон биеэс сорц авч шалгахад түүний хүрэн гарын шуунаас сумны дайр илэрсэн. Ингээд Саша номер 1 сэжигтэн болж түүнийг шууд цагдан хорхоор хэмжээ авч байцаалт эхлүүлсэн байна. За байцаалтын үеэр түүнээс дайрны уул мөрийн талаар асуухад тэрээр буудлагын спортын клубт харьяалагддаг, тогтмол буудлагын бэлтгэл хийдэг. Тэгээд саяхан буудлагын дасгал хийсэн учраас ийм уул мөр илэрсэн байх гэж мэдүүлсэн байна. Мөн ажилласаа гарсан шалтгааны талаар тэрээр Альфред өөрөө зөвшөөрсөн тэдний хооронд ямар нэгэн маргаан байгаагүй, харилцаанд хэвэн байсан гэж тайлбарлсан бөгөөд түүний энэ мэдүүлгийг батлах нэгэн дүрс бичлэгч олдсон байна. Тус бичлэгт Альфред өөрөө Сашатай найрсгаар харилцаж ажилласаа гарч байгаад нь ямар нэг сөрөг хандлага үзүүлээгүй нь харагдаж байжээ. Ийхүү нотлох баримтууд хангалтгүй мөн шууд холбогдох үндслэл тогтоогдоогүй тул Сашаг суллсан байдаг. Мөрдөн байцаагчид хэргийн эхний өдрүүдэд цуглуулсан мэдүүлэлээс Моник өөр хүнтэй дотн харилцаатай байсан тухай баримтыг олж тогтоосон бөгөөд Моник ч өөрийгөө нэлээд залуу эртээ гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн болохоо илэн далангүй мэдүүлж тэрээр нөхөртөөгөө харилцаа нь муудсан, 20 жилийн турш үргэлжилсэн хайр дурлал нь ажмаар хөвшмөл уйтгартай болж эхэлсэн учраас өөрийгөө ад жаргалгүйгээр мэдэрч байсан тул өөрөөсөө нэлээд залуу энергитэй тэрт дахин залуу нас шинэ мэдрэмжийг олж авсан мэт санагдаж түүний унтарч байсан хүсэл тэмүүлэл дахин ас сэтгэл санааны хувьд огт өөр хүн болон хувирсан. За тэрээр Моник Амаргийнхаа талаар маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч түүнийг өмнө нь загвар өмсөгч байсан, маш романтик анхны харцаар л намайг дурлуулсан гэсэн. За тэрч бүхэл хамтдаа уулздаг байсан чочод буудлынхаа нэрийг хүртэл мөрдөн байцаагчдад хэлж өгсөн нь энэ харилцааг нуун дарагдуулах ямар ч оролдлого хийхгүй байгаа нь хачирхалтай санагдсан байна. За ийхүү гэр бүлийн дотоод харилцаанд үүссэн энэ өөрчлөлт нь Альфредийн амь насыг хөнөөсөн хэргийн сэтэл байж болзошгүй гэсэн таамагийг мөрдөн байцаагчдад төрүүлсэн. За тэгэхээр энэ сайхан залуу яг үнэндээ хэн бэ? Моникийн нууц амраг нь Чехословак гаралтай Францын Лигоны айрны цэрэг Жозеф Мишалек гэх залуу байсан бөгөөд Моник түүнтэй 2 жилийн өмнө буюу 1996 онд танилцсан байна. Тэрээр маш царайлаг, өндөр нуруутай, шаргал үстэй, цэнхэр нүдтэй, гадаад төрхөөрөө олон хүний анхаарлыг татхууц хүн байсан бөгөөд тухайн үед залуу 28 настай харин Моник 48-тай байжээ. За ийхүү харилцааг Альфред мэддэг, бүр тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөн, мөн тэдний дотны найзууд нь ч мэддэг байсан нь мөрдөн байцаагчдын хувьд гайхшрал төрүүлсэн баримт болсон. Гэсэн хэдий ч зарим ойрын
Хүмүүсийн ярьснаар Альфред эхнэртэй маш их хайртай байсан тул энэ нөхцөл байдлыг дэвчиж үл тоомсорлсон байж болзошгүй гэсэн байна. За ийм төрлийн хүн амны хэрэгт эхнэр болон нууц амраг оролцсон байх магадлал өндөр байдаг тул мөрдөн байцаагчид болон хэрэг хариуцсан мөрдөн шалгах шүүгч энэ сэжүүрийг маш ноцтой авч үзэж хэргийн үндсэн чиглэл болгон шалгаж эхэлсэн байна. Жозеф Мишалег легоны армийн цэрэг учраас Зевсийг тесрэх бодис ашиглах чадвартай, цэргийн өндөр бэлтгэлтэй хүн байсан тул түүнийг баривчлах ажиллагааг өндөр эрсдэлтэй гэж үзэж мөрдөн байцаагчид онцгой бэлтгэлтэйгээр ажиллагаа явуулсан байна. Гэвч түүний байрлаж байсан өрөөнд нэвтрэхэд огт эсэргүүцэл үзүүлээгүй, тайван байдалтай, бүр урьдчилан мэдэж байсан юм шиг хүлээж байсан нь мөрдөн байцаагчдын анхаарлыг төрүүлсэн бөгөөд магадгүй Моник түнд цагдаа нар ирэх гэж байгааг анхааруулсан байж болзошгүй гэсэн сэжиг төрүүлсэн. За ямар ч байсан Жозеф мөрдөн байцаагчтай бүрэн хамтран ажиллаж түүний биеэ барих чадвар өндөр, сэтгэл зүйн хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй байдал нь анзаарэгдэж байв. Байцаалтын үеэр түүнээс хэрэг гарсан өглөөний цагт буюу буудлага болсон үед хаана байсан талаар асуухад Жозеф өөрийн байршлыг маш тодорхой наривчлан тайлбарлаж хэргийн газар дээр байгаагүй гэдгээ баталсан мэдүүлэг өгсөн. Тэрээр Альфредийг буудуулж амиа алдсан тэр шөнө хамгийн дотны найз Тонитэй хамт Лион хотын янз бүрийн баар, шөнийн клубүүдээр явж байсан гэж мэдүүлдэг. За шөнийн 3 цагийн үед La Coupole гэх баарнд байжгаад дараа нь өөр нэг клуб руу орж өглөөний 5:30 минут хүртэл байсан бөгөөд хамгийн сүүлд хотын төвийн нэгэн баарнд 6:30 минутад хүртэл хамт байснаа маш нарийн тайлбарлсан. Харин хүн амны хэрэг 6 цаг дөнгөж өнгөрөөд үйлдэгдсэн байсан тул түүний энэ цагийн хуваар онлын хувьд ч нягт шалгах шаардлагатай ч гэлээ маш хүчтэй хамгаалалт болж байв. Түүний хамт байсан гих Тони мөн адил саатуулагдан байцаагдсан бөгөөд Жозефийн өгсөн цагийн дараа л оцсон газрууд тэнд байсан хугацааг нэг бүрчлэн баталсан байдаг. Үүний дараа мөрдөн байцаагчид баар, шөнөн клубүүдийн эзэд ажилтнууд, үйлчлүүлэгчдээс мэдүүлэг авч тухайн шөнө энэ хоёр эр үнэхээр хамт явж байсныг маш нямбаа шалгасан байна. Цугларсан мэдүүлэг, ажиглалт, гэрчүүдийн тайлбар хоорондоо нийцэж байсан учраас Жозефийн өгсөн мэдүүлэг бодиттой бараг няцаахын аргагүй гэж дүгнэхэд хүрчээ. За гисэн хэдий ч мөрдөн байцаагчид энэ мэдүүлгийг зүгээр хүлээн аваад зогсоогүй, хэрэг дээр шөнийн туршид тодорхой газруудаар явсан нь үнэн байлаач дундуур нь хэргийн газарт очиж өрсөлдөгчөө хөнөөгөөд буцаж ирэх боломж байсан эсхийг хүртэл тооцоолж шалгасан байна. Гэвч түүний өгсөн цагийн мэдээлэл хит нарийн, гэрчүүдийн мэдүүлэг хит нийцтэй байсан тул энэ хувилбар бодит байдал дээр бараг боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрдэг. Ийхүү 24 цагийн байцаалтаас Жозефийг алуурчин мөн гэж батлах ямар ч шууд нотлох баримт мөрдөн байцаагчдад байгаагүй учраас эцэст нь түүнийг суллсан. Гэсэн ч тэд Жозеф Альфредийг өөрийн биеэр хөнөөгөөгүй байх гэж үзсэн. Иймээс тэд Жозефийг далд хяналтанд авч түүний утасны дуудлагын бүртгэлүүдийг нэг бүрчлэн шалгадаг. Тэгтэл хүн амны хэрэг гарснаас хойш 2 ч хүрэхгүй цагийн дараа түүний гар утсанд нэгэн сэжигтэй дуудлага ирсэн нь илэрсэн ба уг дуудлага Лион хотын галт тэрэгний буудлын нийтийн утасны бүхээгээс хийгдсэн байдаг. За Жозеф руу залгасны дараах ердөө 20 секундын дотор яг тэр нийтийн утасны бүхээгээс өөр нэгэн Твинан овогтой эмэгтэй рүү мөн дуудлага хийгдсэн байсан байна. За мөн Жозефийн гар утсан дээрх хүмүүсийн жагсаалтанд Твинан гэсэн овогтой хүн бүртгэлтэй байсныг шалгалтаар тогтоосон бөгөөд энэ ижил овог мөрдөн байцаагчдын анхаарлыг шууд татсан байна. Ингээд уг Твинан нэртэй дугаарыг хэн болохыг тогтооход энэ нь Арно Твинан гэх хүн байдаг. За тэр бол Жозефийн найз мөн адил Легоны айрамд алба хаадаг Легон цэрэг байсан. Энэхүү мөрдөн байцаагчид Альфредийн амийг хөнөөсөн хүн нь Жозеф өөрөө биш, харин түүний найз Арно байсан байж болох уу? Хэрв тийм бол энэ хэрэг нууц амгийн хүрээллийн хүнээр гүйцэтгүүлсэн, урьдчилан зохион байгуулсан аллага байсан уу гэсэн ноцтой таамгийг гаргаж ирсэн байна. За Арно Легоны цэрэг учраас мөрдөн байцаагчид түүнийг байцаахаар шууд Легоны анги руу очиж маш хурдан саатуулж байцаалтын ажиллагааг эхэлдэг. За байцаалтын ихэнх үеэс л Арно мөрдөн байцаагчдыг зочирдуулсан мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн байцаагчид бид яагаад ирснийг мэдчихээн үү гэж асуухад тэр тийм ээ та нар Альфред Каванагийн хэрэгээр ирсэн мэдтэй гэсэн байна. Тэрээр маш нээлттэй байсан бөгөөд ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Түүний өгсөн мэдүүлгээр 6 сарын өмнө Жозеф өөртөө нь холбоо барьж Альфред Каванаг устгах төгс гэмт хэргийг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан байна. За ингээд тэд төлөвлөгөөгөө боловсруулж эхэлсэн бөгөөд эхнийх нь хортой мэлхийн хор ашиглан хөнөөх байсан бөгөөд
энэ санаа нь Арнугийн гивнэх улс руу томилогдсон ажиллагаанд байхдаа хийж байсан тусгай бэлтгэлээс үүдэлтэй байв. Тэрээр Ширэнгэн ойд тусгай бэлтгэл сургалтад хамрагдаж байхдаа нутгийн иргэд Дундгуйбат төрлийн мэлхийн ялгаруулдаг хорыг ашиглан ан хийдэг аргыг сурсан байна. Энэ мэлхийн шар цэнхэр улаан гэх мэтчлэн маш хурц тод өнгөтэй байдсан байна. Ингээд тэд энэ аргыг дуурайлан ашиглаж Альфредийг хордуулан алах төлөвлөгөө боловсруулсан. Ингийн тулд Арну танилынхаа тусламжтайгаар Парис дахь экзотик амьтад зардаг дэлгүүрээс 2 ширхэг хортой мэлхий худалдан авч тэдгээрээс хор ялгаруулж авахыг зорьсон байна. Тэр мэлхийг нэгэн найз нь Анси хот руу галт тэргээр авчирч Жозефт өгсөн бөгөөд үүнийхээ төлөө ойролцоогоор 10,000 франк буюу 1500 евротой тэмцэх мөнгө авчээ. Тэдний боловсруулсан алуурын төлөвлөгөө нь мэлхийн нуруунаас ялгардаг хорыг авч Альфредийн шүдний сойдсон дээр түрхэх байсан бөгөөд хор бага хэмжээгээр шүдний оотой холилдоход шууд хурдан өхөлд хүргэх бөгөөд гаднаас нь харахад шалтгаан нь тогтоохдохгүй байх боломжтой гэж тэд тооцоолсон байна. Гэвч бодит байдал дээр тэдний ашигласан хор хангалттай хүчтэй байгаагүй юу? Эсвэл төлөвлөгөө хэрэгжих нөхцөл бүрдээгүй юу? Ямар ч байсан энэ арга нь амжилтгүй болсон. Үүний шалтгааныг тогтоохын тулд мөрдөн байцаагчид энэ төрлийн хорт мэлхийн талаар мэргэссэн шинжээчдээс тодруулга авсан. За тэгсэн чинь энэ төрлийн мэлхий байгальд байх үедээ маш хүчтэй хор ялгаруулдаг гинэ. Харин олзлогдсон нөхцөлд өөрөөр хэлбэл хиймэл орчинд тэжээгдэж эхэлснээр хооллолт нь өөрчлөгдөөд хор ялгаруулах чадвараа бүрэн алддаг юм байна. Иймээс тэдний Парисаас авчирсан мэлхийнүүд ямар ч хоргүй энгийн гоёлын амтан төдий болон хувирч бодит байдал дээр огт үр дүнгүй бүтэлгүй оролдлого болж хувирсан юм байна. Гэсэн хэдий ч нууц харилцааныхаа дарамтанд орсон Моник болон түүний нууц амраг Жозеф нар энэ байдлыг цаашаа дэвшиж чадахгүй харилцаагаа илүү ил тод байлгахыг хүсэж байсан тул шинэ илүү бодиттой төлөвлөгөөг боловсруулахаар шийддэг. Альфред тухайн үед хувийн амьдралын тогтворгүй байснаас амьдралд орж ихнэр нь холдож байгааг мэдэрч бизнес нь уналтанд орж эхэлсэн мөн хүнд хэлбэрийн чих шүг хөвчнөр удаан хугацаанд шаналж байсан тул сэтгэл санааны хувьд маш тогтворгүй байдалд орчихсон. Тэрч бүхээл зарим үед амьдралаас залхаж амиа хорлох тухай бодож байсныг Моник мэдэж байж. Тиймээс тэд Альфредэд нойр нэмөгч түүнийг унтуулад дараа нь өөрийнх нь буугаар буудан хөнөөж үүнийг амиа хорлолт мэд харагдуулахыг зорьсон байна. Гэвч Альфред жинхэнэ сумтай буу биш харин үрлэн сумтай хор хөнөөлгүй зэвсэгтэй байсан тул энэ төлөвлөгөө хэрэгжих боломжгүй болж эцэст нь орхигдсон. Ингээд тэд 3 дахь хувилбарыг боловсруулсан нь мөнөл нойр суулгах бодис ашиглан Альфредийг сул дорой болгож дараа нь шатнаас түлхэн унгаж гавлын ясанд хагарч нас барсан мэт осол болон харагдуулах төлөвлөгөө байв. Гэвч энэ арга нь шууд биеийн харилцаа шаардсан өөрөөр хэлбэл халдагч этгээд хохирогчтой ойр харьцах ёстой байсан тул маш өндөр эрсдэлтэй гэж үзэгдсэн. Учир нь Альфред бие барилдрын хувьд сул дорой хүн биш бол ийм оролдлого хийсэн тохиолдолд эсэргээрээ халдагч өөрөө аюулд орох магадлал өндөр байв. Ийхүү буудах, шатнаас унгах зэрэг төлөвлөгөөнүүд бүгд хэрэгжихээс өмнө орхигдсон гэж мэдүүлжээ. Хэдийгээр Арнугийн мэдүүлэг мөрдөн байцаалтад чухал мэдээлэл өгсөн ч түүнийг шууд алуурчин гэж тогтоох хангалттай нотлохоо тухайн үед байгаагүй тул мөрдөн байцаагчид анхаарлаа дахин Жозеф руу төвлөрүүлж түүний утасны дуудлагын бүртгэлүүдийг дахин наривчлан шалгаж шинэ нэгэн холбоо илрүүлдэг. Тэр нь мөн нэгэн легон цэрэг Бен Мухаммед гэгч байсан. Түүнийг саадуулан байцаахад тэрээр мөн адил Жозеф өөртөө холбоо барьж Альфредийг хөнөөх талаар санал тавьж өөрт нь урьдчилгаа төлбөр болгон 25,000 франк буюу ойролцоогоор 4,000 евро өгсөн байна. Гэвч Бен Мухаммед үнэн хэрэгтээ аллага үйлдэх бодлого байсан мөнгө авах зорилгоор буу худалдан авч бэлтгэл хийж байгаа мэт дүр үзүүлсэн ч эцэст нь ямар ч үйлдэл хийгээгүй гэж мэдүүлсэн байна. Иймд мөрдөн байцаагчид түүний залилангийн шинжтэй үйлдэл хийсэн байж болзошгүй ч Альфредийн амийг хөнөөсөн итгэхэд бишээ гэж дүгнжээ. Тэрэг ийхүү улам бүр ойлгомжгүй эмх замбраагүй шинжтэй болж ирсэн. Гэсэн хэдий ч тэд ажиллагаагаа үргэлжлүүлж Арнуг дахин байцааж дарамт үзүүлэн илүү дэлгэрэнгүй мэдүүлэг авахыг зорддог. Ингээд дарамт чахалтад орсон Арну байцаалтын явцад Жозефээс 100,000 франк буюу 15,000 евротой тэмцвэж мөнгө авахар тохиролцсон учраас хэргийг хийхээр шийдсэн гэж тайлбарласан байна. Ингээд 1997 оны 3 дугаар сарын 15-ны өдөр буюу Альфредийн эдлэн газарт нууцаар нэвтрэн орж анхны адалгын оролдлогоо хийхээр бэлтгэсэн байна. Тэрээр өмнө нь тохиролцсон ёсоор өөрчлөлгөө 20,000 франкийг цэцэрлэгт байх жижиг амбарт нуусан байсныг аваад дараа нь хохирогчийн эрхийг хүлээн нуугдсан. Ингээд хэргийн эхэнд ярьсанчлан өглөөний 4 цагийн орчимд тэр Альфредийг гэртээ ирэхэд нь гүйцэлдүүлсэн
бүтлгүй төлөвлөгөөнд болсон юм байна. За энэ бүтлгүй оролдлогын дараа Арну сэтгэл санааны хувьд дарамтанд орж би болий би чадахгүй юм байна. Энэ бүтлгүүд ямар нэг муу дохой байж магадгүй хэмээн үзэж уг хэрэгц цаашид оролцохоос татгалзаж өөрийгөө энэ тоглоомоос гарлаа гэж Жозефт хэлсэн байна. Гэвч Жозеф Арнугийн татгалзлыг огт хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй бөгөөд Мониктэй хамт амьдрах гэсэн сохор дурлал нь түүнийг улам бүр туйлшруулж өөрсдийн нууц харилцаанаасаа залхсан тул энэ байдлыг таслан зогсоох цорын ганц гарц нь Альфредийг устгах явдал гэж үзэж байсан тул Арнуд маш хүчтэй дарамт үзүүлж эр хүний амлалтаа биелүүлэхийг шаардсан гэрээний дагуу аллагыг эцэлхийг шахсанд Арнуг айдас давтуулж эцэст нь үйлдэлийг дахин давтахад хүргэсэн байна. Ийхүү шахалтанд орсон Арну стратеги өөрчилж энэ удаад аллагыг найдвартай хийхээр шийдэн хохирогчийн гэрт урьдчилан нуугдаж ямар ч зүхтах боломжгүй нөхцөл бүрдүүлэх төлөвлөгөө боловсруулдаг. Түүний мэдүүлгээр бол тэрээр байшингийн үүдний хэсэгт байрлаж Альфредийг орж ирэх үед шууд нүүр тулан буудгаар бэлтгэсэн байна. 1997 оны 4-р сарын 5-ны өглөө Альфред гэртээ орж ирэх тэр үед Арну түүнийг 1-2 метрийн зайнаас урдаас нь ихний сумаа буудсан бөгөөд хохирогчийг газар унахт нь нуруу руу 2 удаа буудаад нухацсан хэмээн тайлбарладаг. Энэ бүх мэдүүлгийн дараа мөрдөн байцаалтын ажиллагаа үндсэндээ дуусах шатанд орсон ч нотлох баримтыг баталгаажуулах зорилгоор мөрдөн шалгах шүүгч эргийн газрын дахин үзлээг нөхөн сэргийх ажиллагааг зохион байгуулсан. Энэхүү ажиллагаанд Моник болон түүний охин Велия мөн хэрэгтэн Арну нар оролцсон. Нөхөн сэргийх ажиллагааны үеэр Арну анхны оролдлогоос эхлээд эцсийн аллах хүртэл бүх үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлаж мөн 20,000 франкийг хаанаас авсан, хэргийн дараа хэрхэн зогтсон зэргийг маш нарийн тайлбарласан байна. Үүний дараа Моникийн ээлж ирж хэрэг гарах үед унтаж байсан гэх мэдүүлгээ дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай болсон. Мөрдөн байцаах шүүгчид Моникийн зан авир үйлдэлийн с ิจ гтэй санагдсан. Тэр нь юу вэ гэхээр хуршүүдийн сонссноор хуун дуу өглөөний 6 цаг 5 минутын орчимд гарсан байхад Моникийн цагдаа дуудлага өгсөн цаг нь 6 цаг 28 минут буюу бараг 20 гаруй минутын дараа байсан байна. Ийм ноцтой нөхцөлд хохирогчийн ойрын хүн шууд тусламж дуудах ёстой байтал ийм удаан хугацаа алдсан явдал байв. Тиймээс мөрдөн байцаах шүүгч түүнийг энэ 20 гаруй минутын хугацаанд юу хийж байсныг дахин үзүүлэхийг шаардахад Моник зүгээр л гэр дотроо иш тийш зорилгогүй алхаж байсан мэддээр үзүүлсэн боловч энэ тайлбар нь бодит байдал нийцгүй итгэл төрүүлэх үз бус санагдсан байна. Иймээс тэр үнэхээр гинтийн буудлагад зочирцсон уу эсвэл аль хэдийн энэ үйл явдлыг мэдэж байсан уу? Ийхүү нөхөн сэргээх ажиллагаа дуусмагц шүүгч түүнийг баривчлах шийдвэр гаргаж хүн амны хэрэгт хамтран оролцсон хэмээн буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Энд мөрдөн байцаагчид өмнө нь төлөвлөгдсөн бүх хувилбаруудыг түүний оролцоо байсан эсхийг шалгасан ба хорт мэлхийн хорыг шүдний сойзон дээр түрхэх нойрны имийг Альфредийн хоол ундаар дамжуулан өгөх боломжтой хүн Моник байсан. Гэрийн бүтэц орчны байршил Альфредийн өдөр тутмын дадал зуршлын талаар нарийн мэдээллийг Арнуд өгсөн 20,000 франкийг цэцэрлэгийн амбарт байрлуулсан хүн түүнийг гэж гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Гэсэн хэдий ч байцаалтын үеэр Моник бүх зүйлийг эрс нийцааж ямар нэгэн төлөвлөгөөнд оролцоогүй нөхрийнхөө амь насыг өнөөг санаа огт байгаагүй. Нойрны имийг бол шөнийн клубт ажилладаг учраас унтахад хэрэгтэй тул зөвхөн ажлынхаа онцлогоос шалтгаалan хэрэгэлдэг байсан. Мөнгөний талаар огт мэдэхгүй юм мэдүүлсэн байсан. Мөн мөрдөн байцаалтын явцад илэрсэн нэг ноцтой зүйл байсан нь хэрэг гарснаас хойш түрүүн хэлсэнчлэн 2 цагийн дараа Арну Жозеф руу залгаж аллагыг гүйцэтгэсэн тухайга мэдэгдэн үлдэгдэл төлбөрөө нэгсэн байна. Гэхдээ энэ мөнгийг бэлнээр Ровен хотод амьдардаг ээжийнх нь гэрт аваачиж өгсөн гэсэн бөгөөд Жозеф болон Моник нар тухайн үед цагдаагийн хяналтанд байсан тул өөртөө шууд очих боломжгүй байсан байна. Тэгвэл энэхүү мөнгийг аваачиж өгсөн хүн хэн байж болох вэ? Мөрдөгчдийн анхны сэжиг шууд Велия руу чиглэсэн бөгөөд тэрээр хэрэг гарсан шөнө ээжтэйгээ гэртээ байсан мөн гэр бүлийн дотоод нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүн байсан. Гэвч нөгөө талаас тэр аавда маш их хайртай, тэр аавынхаа хувьд бурхан мэд, гүнж мэд хайрлагдсан охин байсан байж. Өөрийн эцгийг хөнөөсөн, хүний төлбөрийг өргөж өгсөн байж болох уу? Ингээд мөрдөгчд уг эмэгтэйг таних боломжтой ирч болох Арнугийн ээжэд Велиагийн зургийг үзүүлсэн ч тэр эмэгтэйг таних чадаагүй тул хэрэг түр хугацаанд хурдалд орсон. Мөрдөгчд Ровен хот руу явсан галт тэрэгний зорчигчдын жагсаалтыг шалгасан боловч тухайн эмэгтэй тасалбараа бэлнээр худалдан авсан байсан тул ямар ч үр дүнд хүрсэнгүй. Гэвч азар нэгэн санамсаргүй тохиолдол гарч ирдэг. Тухайн өдөр Леон Ровен чиглэлийн галт тэрэг буудалд гарсан галт үүрийн удмаас 76 минут хоцорсон бөгөөд зорчигчдод тасалбараа
буцаах боломж олгосон юм байна. Харин буцаалт хийлгэхийн тулд тасалбараа заавал бүртгүүлэх шаардлагатай байсан. Ингээд энэ бүртгэлийн жагсаалтыг шалгах үед мөрдөн байцаагчид итгэмээргүй нэгэн нэрийг олж харсан нь Вилия байсан. Энэ баримтыг баталгаажуулахын тулд ирчээд дахин шинэ илүү сүүлийн үеийн зургийг үзүүлэхэд Арнугийн ээж шууд таньж тийм энэ охин мөн манай гэрт ирж мөнгө өгсөн хэмээн баталсан. Олон сарын турш хайсан үл таних эмэгтэй үнэндээ хохирогчийн өөрийн охин байсан нь мөрдөн байцаагчид төдийгүй гэр бүлийнхэнд нь бас нэгэн том цохилт болсон. Энэ үйл явдлын цаад шалтгаан удалгүй тодорхой болсон бөгөөд хэрэг гарснаас 5 хоногийн дараа Вилия ээжээсээ бүх үннийг мэдсэн юм байна. За тухайн үед алуурчин үлдэгдэл мөнгөө нэхэж хэрэг өгөхгүй бол бүхнийг илчилж Моникийг цагдаад өгнө гэж занал хийлсэн учраас Моник охиноосоо тусламж хүсэж мөнгийг хүргүүлсэн нь тогтоогддог. Ийхүү аавыгаа аварч чадаагүй охин ээжигээ аврахын тулд энэ гэмт хэргийн дараах ажиллагаанд оролцохоос өөр аргагүй байдалд орсон байна. 1999 оны 11-р сард хэрэг гарснаас 2 жилийн дараа Анси хотод хэргийн шүүх хурал эхэлсэн. Ингээд 6 өдөр үргэлжилсэн шүүх хурлын дараа эцсийн шийдвэр гарч Жозеф болон Арну нарт тус бүр 15 жилийн хорих ял, харин Моникт хамсаатны хэрэгээр 10 жилийн хорих ял оноосон байна. Харин Вилиад 3 жилийн ял оноосон ч түүний ялыг тэнсэн харгалзаж Бен Мухаммад буюу энэ хэрэгт оролцсон залилангийн шинжтэй этгээдэд 2 жилийн хорих ял оноосон байна. Гэвч олон хүний хувьд энэ шийтгэл нь хэргийн ноцтой байдалтай харьцуулахад хэд хөнгөн санагдаж ийм хэрэгт ийм бага ял оноох нь шударга биш гэсэн шүүмжлэл гарч иржээ. За цаг хугацаа өнгөрөхөд хэрэгт холбогдсон бүх яллагдагчид ялаа эдэлж дуусган тус бүр өөр өөрийн амьдралаа шинээр эхлүүлсэн байдаг. Жозеф шоронгоос гарсны дараа уран баримлч болж бүтээлүүдээ олон улсын хэмжээнд дэлгэн үзүүлдэг болсон бол Арну гэр бүлтэй болж хүүхэдтэй ч болсон юм байна. Харин Моник 20 ангид байх хугацаанд үлгэр жишээ хоригдол болж эмэгтэйчүүдийн дасгийг бараг гоо сайхны салуун мэт цэвэр цэмцгээр зохион байгуулалттай болгож байсан тухай ирчүүд дурдсан байдаг. Тэр ялаа эдэлж дууссаны дараа Францын өмнөд хэсэгт сууршин харьцангуй тайван санаа зовох зүйлгүй амьдрах болсон ч түүний амьдралд нэг том ан цав үйлдсэн нь охин Вилиатайгаа харилцаагаа бүрэн тасалсан явдал байв. Мөн Жозеф болон Моник хоёр шүүх хурлын дараа дахин уулзаагүй бөгөөд эдний хайр дурлал шоронгийн он жилүүдийг давж чадалгүй төгсгөл болсон байна. Харин Альфредийн найз нөхөд хоорондоо өнөөдрийг хүртэл холбоотой хэвээрүүлдэж түүний дурсгалыг хадгалсаар байгаа бөгөөд тэд заримдаа хуучин рестораных нь өмнө цугларч өнгөрсөн үеийг дурсан ярилцдаг юм байна. За ингээд өнөөдрийн маань хэрэг үүгээр өндөрлөж байна. Дараагийн хэрэгээрээ уулзлаа. Түр баяртай.